Тэгэхээр материалын ертөнцид ингээ хаягдаад яадаг вэ гэхээр бид нар ингээд бүр доороос эхлээд энэ дэлхийн ертөнцийн энэ одоо материалын ертөнцийн одоо амьдралын 8 сая 400 мянган амьдралын төрөл хэлбэр байдаг гэж үздэг. 8 сая 400 мянга. 8 сая 400 мянга гэдэг нь жишээ нь одоо тэр доод нэг сте амтангаас олон сте амт ингээл тэр одоо усны дээр одоо жижиг амиоб тий янз янзын ингээд амтангууд байдаг штэ тий. Тэгэл усны ургамал, тэгэл шавж горхоо, тэгээ араатан жигүүртэн, тэгээ дээштэй тэгэхээр хүн төрөлтөн тий. Ингээд нийт 8 сая 400 мянга амьдралын хэлбэр байдаг ахна. Тэгэхээр хүмүүс ингээд тэр доороос ингээд тэр бурханлагын ертөнцөөс бид нар ингээд энэ ертөнцийн дээр унаад доороос эхэлж явдаг гинэ. Доороос эхлээд дээшиг ингэж ухамсарын шатаар дээшилсээр байгаад хаана ирдэг байх нь хүний төрөл дээр ирдэг гэж байна. Тэгэхээр хүний төрөл дээр ирээд хүний төрөл яадаг вэ гэхээр хүний төрлийн агуулга нь зорилго нь яадаг вэ гэхээр тэр одоо олон дахин давтагдаад байгаа тэр урд нас гэж яриад шүү дээ. Урд наснда бид нар ч тэр өөрөөр хэлбэл урд нас нь урдны олон одоо сая урд амьдралуудаа хаана байсан бэ гэхээр нөгөө усны амттан байсан байх нь ургамал байсан байх нь нэг үед те. Тэгээ араатан жигүүртэн бар нохоо муур юу гэдэг бүх юмыг туулж гарсан гэж байгаа байхгүй. Бүтнийг туулаад тэгээд хүний бие дээр ирсэн гэж байгаа. Тэгэхээр бид нэр хүний бие гэдэг нь маш хариуцлагатай. Юугаар хариуцлагатай вэ гэхээр энэ олон одоо дахин давтагдсан энэ процессыг, эволюцийн процессыг мөн үү те. Энийг таслан зогсооход очдог байгаа гэж байгаа. Хүн чадна гэж байгаа юм. Түүнээс барж чадахгүй, муурж чадахгүй, үхэрч чадахгүй гэж байгаа. Хүн яагаад тэгэхээр ухамсартай тийм оюунлаг юм амьтан учраас хүнд тийм онцгой одоо боломж олгогдсон байдаг. Мөн. Тийм учраас бид нар одоо энэ хүний одоо энэ төрөлд энэ одоо тэр эволюцийн процессыг таслан зогсоох хэрэгтэй. Тийм учраас хойд нас гэдэг бол байж байгаа. Бид нар яадаг вэ гэхээр яагаад тэр хойд нас гэдэг юм урд нас гэдэг хойд нас гэж байна гэдэг нь урд нас гэж бас байж таарч байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр бид нар урд насандаа одоо жишээ нь хүн байсан байлаа гэж бодъё те. Тэгээд хүн байжгаад одоо тэр дараа хойд нас руу орохдоо ямар байдлаар ордог вэ гэхээр бид нар хийсэн сайн үйлийнхэн буюу сайн буйныхаа үрээр хойд насндаа хүн бол төрөх боломжтой болдог. Хэрвээ тий буруу үйл хийсэн, нүгэл их хийсэн, одоо амтэн их хөнөөсөн ч байд юм, хулгай дээрм хийсэн ч байд юм, их буруу үйл хийсэн бол бид нар амтны аймаг руу буцаад унах магадaltaй байдаг гэж байгаа. Хамгийн аюултай нь тэр. Зүгээр хүн болох нь хүн болж төрчөөд хүн болж төрсөн болгон хүн болж дараа нь хүн болж төрнө гэсэн баталгаа байхгүй. Хамгийн аюултай.